Сайн байцгаана уу? Гэртээ явах хуцтай тавтаморил. Та бүгдтэй амралтын өдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгээд амралтынхаа өдөр өөртөө нэг 10 минутыг зориулаад сайхан өөрсдийнхөө алжаалыг тайлаад зүгээр гэрийнхаа нөхцөлд видео үзээд сайхан өөрсдийнхөө алжаалыг тайлж аваарай гэж хүсмээр байна. За ингээд бүгдээрээ хичээлээ эхэлцгээе. Дэшиг хараад хитчээ шаа санаа байрлал руу ороод дэшиг хараад бүх биеийг суллаад тайвшаад за тэгээд нэг сайхан өөрийгөө ажиглаад орчныхоо чимээг ажиглаад нүдээ анихгүйгээр зүгээр сайхан дэшиг хараад тайвшаад хитээ. За тэгээд сайхан амьсгалаа мэдрэн нүүрэндээ хөнхөө инээмсэгэл тодруулаад бүх зүйлийг мартъя. Ажил, амьдрал, төлөвлөгөө юу гэдгийг бүгдийг сайхан мартаад зүгээр сайхан дээш хараад хитээ. За одоо нэг сайхан гүнзгий амьсгал аваад амаараа гэд гаргана. За яг энэ мэтчлэнгээр дахиад 3 удаа сайхан амьсгал авахдаа гүнзгий амьсгал аваад гарахдаа санаа алдаж байгаа юм шиг. За дахиад нэг удаа. За одоо сайхан өргөлжлүүлээд өөрсдийнхөө хэмнэлээр амьсгална. Сайхан гүнзгий амьсгалж өгнө. За тэгээд зөөлхөн баруун үлийг нуглаад өвдгийн цээж үг ойртуулж өгнө. За тэгээд зүү хөлөөрөө сайхан доошоо жигээд өгье. Доошоо яг нэг юм түлхэж байгаа юм шиг жигээд тэгээд хөлөө ойртуулад яг энэ өвдгнийхөө доохон талаас гарыг ингэж чагталж агаад тэгээд тохоогоо авчаад өөрлөгөө сайхан татаад өг. Тэгээд сайхан хөвлийг эзэндээ массаж хийгээд за энэ хүү харахад их амархан хялбархан хийхэд ч гэсэн хялбархан дасгал маань бидний нарийн бүдүүн эцийг башгүй массажлж өгч яадаг, цэвэрлж өгч яадаг. За тэгээд сүүлч удаа амьсгал авч гаргаад өшөө сайхан итгэвтэй бүр өвдгөө сугруугаа наах гэж байгаа юм шиг ингээд сайхан өөрлөгөө татаад өгнө. За тайвшир. Одоо эсрэг тал руугаа зүүн хөлөө өөрлөгөө тэрврээд тэгээд аль болох өөрлөгөө ойртуулна. Хэрвээ таны өвдөг цээж хоёр ингээд асуудал хүрж явах юм бол өвдгөө сугруугаа ойртуулаад тэгээд юу баруун хөлийнхаа үлмэр рүү сайхан жигээд өгнө. Тэгээ сайхан тааз руугаа дээшээгээ харсан чигээрээ харцыг нэг их солихгүйгээр те нэг газар харцыг тогтоогоод сайхан амьсгал авч гаргаад тайвшир. За одоо хоёр хөлөө хоёулангийн сайхан нуглаад өвдгийн сайхан дийлэгч тагшаа өвдгөө сайхан дийлгээд тэгээд хоёр өвдгийг хоёр сугруугаа ойртуулж өгнө гэсэн үг. Айл болох одоо ахар сүлийг анзаараад ахар сүлийг матрас руугаа ойртуулгангаа тэгээ өвдгийг өөрлөгөө ойртуулахаар нэг тийм эсрэг хөдөлгөөн болж байгаа. За яг ингээд өөрлөгөө ойртуулаад өгнө. Өшөө сайхан өөрлөгөө ойртуулаад ахар сүлийг матрас руугаа ойртуулаад энэчнээ сайхан амьсгалъя. Хөвлий рүү амьсгалж болно. Хөвлийгээ татаад амьсгалж болно. Аль алингаар нь хийгээд үзээрэй. За одоо сайхан хөлөө дээш нь ингээд жоохон хөлт ингээд хөлөө хөдлөгдөг шүү дээ. Яг тийм шиг хөлөө ингээд өөрхөн хөдөлгөөд үзье. За яг ингэж хөдлөгж байгаад нилээн сайхан дээш нь хөдөлгөөд ингээд нэг эхлээд уйлдаг шүү хүүхдтэй яг тийм шиг ингээд хөдөлгөөд үзье. За одоо болмоор байх юм бол 7-3 удаа хуруу хоёроо хөлийнхөө эрхийн хураанаас чагталж бариад тэгээд яг түрүүнийх шиг хоёр өвдгийг сугруугаар ойртуулад ойртуулж өгнө. За happy baby pose буюу жаргалтай хүүхэд байрлал тий. За тэгээ одоо хоёр тишээ сайхан займчаад сайхан нуруундаа массаж хийж өгөөд сайхан юу ч утгагүй дээшээ хараад ойрхон цонх байвал тэнгэр лүү хараад нэг сайхан ингээ хоёр тишээ нуруундаа массаж хийж өгөөд ингээд
явъя. Бишээ. Өхрий. За одоо хоёр улаан нийлүүлж агаад тэгээд тавханаасаа бариад авъя. За тавханаас баригдахгүй бол шилбнээсээ бариад авъя, тийм ээ. Тэгээ сайхан одоо толгоо өргөөд яг нүүр толгоо бишээ нүүр хөл хоёроо ойртуулах гэж байгаа юм шиг хүүхдүүд чиг тоглоё те. За хин хамгийн түрүүнд хүрэх вэ гэдэг жаа юм шиг гоё. Ойртуулаад за хүрчүүл маш сайн байна гэхгүй хүрхгүй байсан чи сайн байна. За тэгээд одоо урагшаа хашаага найхад үзье. Хопа. Одоо ингэ явахгүй байх юм бол хөвлөгээ дутгшин тат. Татж байгаа авсгалаа төгжиж агаад хоп. За ингэсэж агаад яг өөрсдийнхөө хөвнөлөөр өндөж босчээ. За тэгээд сайхан завлаад суучин бүгдээрээ хоёр хөлөө юу яагаад зөрүүлээд ч юм уу те. За хэрвээ бүр болмоор байх юм бол арда падмасана буюу хагас батамл явахаар суултаар сууж болно. За тэгээ ямар ч байсан нэг сайхан өөр твтэхнэр суугаад тэгээ нөгөө суудлын яс гэж би дандаа ярьдаг хоёр суудлынхаа ясыг мэдрээд тэгээ толгоо зүгээрээ дээшээ ургаад тэгээ өөрийгөө нэг тийм гоё мод байд гэж төсөөлөд те. За эсвэл одоо цэцэг байж гэж төсөөлд юм. Ямарваа нэг тийм ургадаг амтан байна гэж төсөөлөд урамал ч юм уу өөрийгөө бодоод тэгээд нүдийг ингээд хөнхөө анж үе. Яг ингээд хоёр ингээд зохины чин завсраар нэг тийм үл мэдэг юм харагдахуц тэгсэн мөртлөөсөө ингээд зохихуд нөө хөмсөг маань гоё ингээд сул яг ингэж хөнхөө анж өгөөд гарынхаа алгыг дээш нь харуулад. За одоо нэг хөвлийгээ татж байгаа дахиад хүзүү толгоороо дээшээ сайхан ургаж өгнө. За өөрийгөө ургамал гэж бодох юм бол таны хоёр суудлын ясаар тань доошоо үндэс ингэж доошоо салбарлаад тэгээд та дээшээ ургаж байгаа юм шиг өөрийгөө төсөөлөөд тэг гоё цомирлогоо дэлгэж байгаа цэцэг шиг өөрийгөө төсөөлөөд за тэгээ энэ чэнэ сайхан амьсгалъя. Амьсгал авах бүрээд таны тэр цэцэг маш гоё ингэж дэлгэрч дэлбэлнэ гэж бодоод те амьсгал гаргах тоолонд таны тэр доошоо үндэс илүү гоё бат бөх явах юм шиг санаад тэгээд нэг сайхан амьсгалаад үзье. За дахиад нэг сайхан гүнзгий амьсгал аваад гаргая. За одоо болмоор ах юм бол хоёр гарыг хавсарж агаад за тэгээ сайхан хоёр гараа өрнө. Эхлээд алгын сайхан үрээд алгыг нэг гоё алгаараа ирчим үүсгэн. За одоо алгыг бүхэлдээ тий хуруу бүхэлд нь оруулаад урагш нь хошин бүр хүчтэй гоё. За нөгөө зэвсгийн эрдэмтэй хүмүүс чи ингэж байгаа л гал гаргаад фүг гэл нэрүүгээ явуулдаг шиг одоо яг өөрсдөө тийм гоё энерги үүсгэн. За мэдээр яг зэвсгийн эрдэмт гарах гэж байгаа юм шиг маш гоё халуун дулаан энерги халуун галт бөмбөлөг үүсгэж агаад за одоо тэрийг айжмхан нүдэндээ ойртуулна. Халууд үгсэн гараа сайхан нүдэндээ ойртуулаад өөрсдийнхөө нүдийг өөрийнхөө халуун хэлчээр те танаас энерги те зүгээр цахилгаан гарч байгаа байхгүй юу? Дулааны цахилгаан станц дулаан үйлдвэрлэдэг бол та бас ингээд өөрийнхөө бичил дулааныг үүсгээд тэрүүгээр өөрийгөө дулаацуулж за бүр цаашлуул ангааж байгаа. За тэгээд гаранд үүссэн энергиэрээ бид нэр одоо хамгийн их энерги алддаг нүдээ сайхан имжлээд хайрлаад гарынхаа энергиэр сайхан дүүгээд өгье. За амьсгалмаа сайхан жигж явж байгаа. Аажимхан доошлуулад, зөөлхөн доошлуулад дахиад гарынхаа алгыг сайхан маш гоё ирчимтэй мөрийг суллаа манайхаа мөрийг суллаад нүрнийхээ булчиг суллаад тэгж яагаад гараа өгнө тийм ээ. Таны зөвхөн одоо гарын чи 3 толгойд булчин, шууны булчин энтэл ажиллаж байгаа тийм. Мөрчин чангарч ажиллаагүй байгаа шүү. За маш сайхан галт бөмбөлөг үүсгэж агаад одоо энийг хоёр чамархаан дээр авчиръя.
За тэгээ дарахгүйгээр зөөлхөн тэр гарынхаа алганы энергийг мэдрээд зөөлхөн чих рүүгээ явуулаад дахиад буцаагаад чамархаа руу авчраад буцаад хоош нь зөөлхөн чих рүүгээ явуулаад чихээрээ бас бид нэр маш их энерги алдчихэдэг. За энерги гэж хэлээд байгаа зүйл маань бидний чихээрээ сонссон зүйл тархи руу ороод тархин дотор маш олон бодлыг үүсгээд идэг хоолно гэсэн үг. Тэгэл тэр олон бодлууд чинь дандаа бидний тэр төвлөрөх байдал, амар амгалан байх байдлыг алдагдуулж идэг учраас чихээрээ бид нар бас маш их энерги алдчихэдэг. За одоо жоохон буцаагаад нүдэн дээрээ авчирлаа. Тэгээд чамархаан дээр авчираад одоо чамархаан дээрээ сайхан алганыхаа доотлын хэсгээр дараад тэгээд нэг жоохон байхад бид нэр за эмэгтэй хүмүүс бол бүр сайн мэдж байгаа үсээ ингээд гөлчийтэн боолгуулчдаг байсан. Тэгээд яг тэрэн шиг хоошинд өөрийнхөө чамархааг дараад явуулна. За тэгж байгаа дээш нэг хүчтэй хөп гэж дуусгаж байна. За одоо дахиад нэг сайхан галт бөмбөлөг үснэ өөрийнхөө энергиэр. За үрээд байгаа манайхаа мөрөө сайхан сулж байгаа. Тэгээд гараараа халуун шатаад дуустлан сайхан үрээд өг. Хоп. За нөгөө халуун дүгсэн гараа одоо айжхан ууц нуруунд дээр авчиръя. Хоёр бөөрөн дээр авчиръя. За бид нар одоо орчин цагт бөөрнөөсөө маш их даардаг болсон тийм ээ. Бидний хувцас идэл хэрэглэл өөрчлөгдөөд тэгээд бөөрөөрөө зарим хүмүүс маань ингээд дараад бас эрчим энерги алдаад идэг. За тэгвэл одоо яг тэр гарынхаа элч энерги бөөрөн дээрээ хөнхөө дараад гоё. За тэгээд сайхан бөөрөө ингээд доошо дээшээ зөөлхөн гарыг гүйлгээд. За тэгээд айжхан явуулаад гой руугаа оруулаад тий явуулсаар агаад өвдгөн дээр авчирч үгүй гараа. За одоо гарн дээрээ өвдгөө тавьж агаад авши өвдгөн дээрээ гараа тавьж агаад тэгээд гадна тийш сайхан эргүүлээд за тэгээ өвдгөө бас сайхан дулаацуулаад үе мөчөө сайхан хайрлаад за одоо жоох эрчимтэйгээр сайхан дарж агаад тий өвдгөө сайхан хэлээд өгнө. За одоо жоох явуулаад булчингаа бариад тий. За хэрвээ хагас бадамлын хоос уусан бол хөлөө жоохон суллаад урагшлуулчих тий. Тэгээ сайхан за бүр хоёр хөлөө юу ячи улаар нь нийлүүлээд тэгээ шилбнийхаа хойтлын булчинг сайхан массажлаад за тэгээ доошогоо сайхан тавхаан дээр ирээд тавхаагаа массажлаад өгнө. За тэгээ яг тавхааныхаа тэр дундлын хэсэг дээр те сайхан үүрэлт үсгээд эрхээ хуруугаараа дараад за тэгээд хөл рүүгээ хөлийнхөө үзүүр хэсгээр те бас сайхан массаж хийгээд өгнө. Хоёр гараараа зэрэг хийж өгөөрэй. Хевлийгээ татаад нуруу үзүүрээ гоё сунж өгөөрэй. Тэгингээ гоё хөлийнхөө уртлын хэсгийг массажлж өгнө. За одоо өсгийнхөө хэсгийг сайхан өсгийн үнийг сайхан базаад те дараад за эсрэг талдаа за ингээд хэрвээ танд ингээд өөрөө өөртөө хүрэлцээд те өөрөө өөртөө ингээд массаж хийгээд нэг сайхан тайвшраад танд дахиад цаг байгаа бол энэ мэтчлэн та өөрийнхөө одоо биеийн бусад хэсэг гар те тэгэл одоо энэ булчингуудаа сайхан бариад массажлаад өөрийгөө хайрлаад инхрийлээд өөрийгөө сайхан тэрврээд тэгээд үргэлжлүүлээд нэг 5-10 минут ч гэсэн ингэж хийгээд тэгээ шаваа санаараа ороод нэг 2 юм уу 5 минут амраад тэгээ өнөөдрийнхөө хичээлийг дуусгаж болно. За ингээд өнөөдрийнхөө хичээлдээ хамт өөрийгөө сайхан алжаалыг тайлсан та бүгдтэй баярлалаа. Үргэлж хамт видео үздэг хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй, сайхан амарцгаагаарай. Намасте.